За ингээд та бүгдэд энэ өдрийн мэндийг хүргэе. За хөдөлмөрийн үндэсний намын хүндэд үзлийг та бүхэн мэдж байгаа. Хүндэд үзлийн нийгмийн тулгуур 5 зарчмын нэг нь бол баялаг бүтээх гэсэн юм зарчим байдаг. За хөдөлмөрийн үндэсний нам бол баялаг бүтээгчтэй бол банк хамтарч ажиллах, за мөн тэднийг бол дэмжнэ гэсэн ийм үзэл баримталтай бол байдаг. За мөн түүнчлэн хөдөлмөрийн үндэсний нам бол Монгол хүний төлөө гэсэн ийм үндсэн ураатай. За үүн дотроо бол Монгол хүн дотроо Монгол хөдөлмөрийн хүнийг бол бий болгоно гэсэн ийм үндсэн үзэл санаатай ажилладаг байгаа. Тэгэхээр бид өнөөдөр Монголын хөдөлмөрийн хүний төлөөлөл өөрийнхөө хөдөлмөрөөр баялаг бүтээсэн Монголын бас баялаг үйлдвэрлэгчдийн төлөөлөл, за Монголын алт үйлдвэрлэгчдийн холбооны удирдах зөвлөлийн дарга, за Алтан доорнд Монгол хязгаарлагдсан тавьчлагтай компани төлөөлөл удирдах зөвлөлийн дарга, за corporate зочд буудлын сүлжээ буудлуудын үүсгэн байгуулагч гам болтыг хүндэтгэлтэйгээр хүлээж авч байна. За гам болт өнөөдөр хөдөлмөрийн үндэсний намд элсэн орж байгаа. Өнөөдрөөс хөдөлмөрийн үндэсний нам бид буюу бидний нэг болж байгааг мэдэгдэх таатай байна. За ингээд бидэнтэй хамтарч ажиллаж байгаа танд ажлын амжилт хүсье. Тэгээд үүнээс хойш бид Монгол улсын төлөө, Монгол улсын хөгжлийн төлөө баялаг бүтээгчтэйгээ цог хамтран ажиллаж Монгол хүнийг бий болгоно гэсэн энэ эрхэм зорилгод нэгдэж ажиллаж байгаад бол талархалтай байна. Танд амжилт хүсье. За мөн адилын өдрийн мэндийг хүргэе бүгдэнд нь. За өнөөдөр улс төрийн хүчний хувьд бол хамгийн залуу нам, бас залуучуудын нам шинэ үеийг төлөөлж гарч ирж байгаа. Нийгэм тулгамдсан байгаа. Яг шинэ үеийн шаардлагыг хангаж гарч ирж байгаа гэж би хувь хүнийхээ хувьд ойлгосон. Тэр утгаар нь бас өнөөдөр энэ намыг дэмжиж энэнд нийсч орж байна. Цаашд энэ мэргэжлийн шинжлэх ухаанч үндэслэлтэй бас яг энэ тулгамдсан улс орны хүндэрсэн асуудлуудыг шийдэж чадна гэж зориг шулуутсан энэ олон залуучууд мэргэжлийн багийнхантай хамтарч ажиллахдаа би туйл их баяртай байна. Ингэж хүлээж авсан бас маш их талархаж байна. Баярлалаа. Би мэдээж хэрэг бизнесийн салбарын хүн. Гэхдээ өнөөдөр бизнес, эдийн засаг, улс төр маань өөрөө хоорондоо гарцаа авахгүй одоогийн нөхцөл байдалд бол холбоотой нэгт харилцан хамааралтай байгаад байна. Энэ өнцгөөс нь ч ихсэн харахад бас өөрийнхөө хувь хүнийхээ хувьд бас туулж өнгөрөөсөн энэ бүх цаг өөрийнхөө туршлага энэ эдийн засаг, бизнесийн салбарт болохгүй байгаа юмнуудыг бас өөрчлөх, зөвлөх, мэдлэг, туршлагаа хуваалцах юм зорилгоор энэ намд орж байна. За энэ намд яагаад орсон бэ гэж байна. Мэдээж их олон хүчин зүйлүүд байгаа. 25 жил улс орны хөгжлийн энэ явцад өнөөдрийн ирэх барьж байгаа том намууд маань бол бас цаг хугацааны явцад юу хийж чадав, юу хийж чадсангүй гэдэг дээр дүн тавих бас цаг хугацаа болж байгаа. 25 жил бол дэлхийн маш их улс орнууд түүхэнд бол өсрөмгүй өөрчлөлтийг гаргаж чаддаг ийм цаг хугацаа. Өнөөдөр тэр үл хангалтгүй байгаа нийгмээр ард түмнэрээ мэдэрч байгаа, харж байгаа. Тийм болохоор би энэ намыг илүү их
хурдтай, илүү их хүчтэй, илүү их бодиттой энэ улс орны хөгжилд авч чадах нам болов гэсэн үндсэн дээрээс өөрийнхөө хувийнхаа ихтгэл үнэмшлэрийн намд нэгдэж орж байгаа юм аа. 남의 기준 없다 그냥 사실 의견적 시도가 좀 아직도 스스로와 생각을 뭐 사실 무슨 기술 것도 Тэгээ энэ бол одоо мэдээч хэрэг ирээдүйд энэ олон хамт олонны яригдж шийдэгдэх асуудлуудыг та надаас шууд асууж ахшиг байна. Альва намч бай ямар ч байгууллага бол мэдээж хэрэг нь бол удирдах зөвлөл нь олон хамт олон нь нийтээрээ шийдэж альва нэг шийдвэрээ гаргадаг байх. Би ч гэсэн тэр энэ намайг бас хэдий миний дандаа бас танд нэг үе тэнгийнхэн байгаа боловч бас нийтийн шийдвэрээрээ явах байх гэж чинь би тэрийг бол одоо бол танд ямар хариу өгөх боломж олгох. Өөр асуулт байхгүй тий. За, хөөж та. Окей, баярлалаа.